Сайн бацгаана уу? Кино олсон байд тэргээр эргээд ирлээ. Өнөөдрийн ярих хэрэг бол бүр 3 киноны мотоцолжсэн хэрэг байгаа. Энэ хэрэгээс сэдвэлэн бүтээгдсэн 3 кино нь бол энэ 3 кино. Би бол аль ч киног нь үзэж байгаагүй. Та нарт энэ 3 киноноос үзчихсэн кино байдаг бол ямархуу кино байсан, үзүүштэй киног санагдчихсан бол энийг үзээрэй гэж санал болгоорой. За ингээд өнөөдрийн хэрэг рүүгээ орцгоё. Өнөөдрийн хэрэгт холбоотой сурагч охин нь бол Эми Фишер нэртэй охин байгаа. Эми Фишер нь 1974 оны 8 сарын 21-нд Нью-Йорк мужийн Лонг Айленд дахь Мерик хэмээх нэртэй тосгонд төрж өссөн. Аав ээж хоёр нь бол хоёулаа Нью-Йорк хотоос гаралтай хүмүүс юм билээ. Аав ээж хоёрынх нь хайрын түүх маш сонирхолтой. Ээж нь 19-тэй, аав нь 37-тай байхдаа анх тэр хоёр танилцчихсэн. Аав нь тавилга захиалгаар хийдэг дэлгүүрээ эзэн байсан. Тэр дэлгүүрт нь туслахаар ажилд орсон. Ээжтэй танилцаад 2 жилийн хугацаанд уулзалтаж үерхэж явсны эцэст аав нь 39 настай, ээж нь 21 настайдаа гэрэлсэн байдаг. Ээжтэй гэрэлснээс хойш тавилгын дэлгүүрийн ажил нь маш амжилттай өрнөсөн ба энэ хугацаанд эдний гэр бүл маш их мөнгийг хурааж ердийн дундаж давхаргаас дэвшилж ер нь бол баячуудын давхаргалаа орсон байгаа. Тийм учраас Лонг Айлендийн баячуудын давхаргын амьдардаг хүүхэд төрүүлж өсгөн сурахад хамгийн ээлт орчин гэж нэрлэгддэг Мерик гэдэг тосгон руу нүүсэн юм билээ. Тэгээд тэнд очиод Эми Фишерийг төрүүлэн тэндээ амьдарцгааж эхэлсэн. Тэр хоёрын цорын ганц хүсэл нь ганц охиноо юугаар шатаахгүй өсгөх гэдэг хүсэл байсан. Тийм учраас Эмид хүссэн бүхнийг нь авч өгдөг гэсэн. Бага наснд нь авъя гэсэн бүх Барбиг нь авч өгөхөөс ахуулаад түүний хүссэн материалыг эд зүйлсийг бүгднгийн хідэн төгрөгийн үнэтэй байхаас нь үл хамааран авч өгдөг гэсэн. Гэхдээ энэ хоёр хүн өөрсдийнх нь бизнес томрохын хэрээр маш завгүй байдаг байсан учраас охиндоо материалыг эд зүйлийг л зөвхөн өгч чаддаг. Өөрсдийнхөө цагийг болон анхаарлыг өгч чаддаггүй эцэг их байсан. Тийм учраас Эми баг ганцаараа өссөн гэж хэлэхэд болохоор байдалтай өссөн. Ээж аав хоёр нь 7 хоногийн 6 өдөр өглөөнөөс орой хүртэл дэлгүүр дээр ажилладаг байсан учраас охинтойгоо хамтдаа байдаг өдөр 7 хоногт нэг л өдөр байдаг байсан. Үүнээс гадна түүний эцэг нь бол маш хүчирхийлэгч нэгэн байсан. Ээжийг нь байнга хүчирхийлэн дарамтлж зодддог байсан боловч ээж нь охиноо бодоод энэ бүхнийг төвчээд дуугаал өнгөрүүлдэг байсан. Гэтэл аав нь зөвхөн ээжийг нь хүчирхийлээ зогсохгүй охиноо ч гэсэн хүчирхийлдэг байсан. Гэхдээ энэ үед нь Эми ч гэсэн ээжигээ бодоод энэ тухай хинт ч хэлэхгүйгээр өнгөрүүлдэг байсан юм лээ. Ээж нь зөвхөн өөрийгөө л хүчирхийлж төрчихөж байгаа би л тэсрэд болно гэж боддог байсан бол Эми мөн адил би л хүчирхийлж төрчихөж байгаа би тэсрэд л болно гэж бодож явдаг байсан болж таарсан. Тэгээ сүүлд нь болохоор энэ тухай мэдсэн ээж нь хэрвээ би тэр үед бит хоёрыг хин хэнийг ингэж хүчирхийлдэг гэдгийг мэддэг байсан бол аль хэдийн охиноо аваад түүнээс салах байсан гэж ярьсан байсан. Эми багтаа махлаг эгдүүтэй төрхтэй охин байсан юм лээ. Гэтэл аав нь түүнийг нь харчаад бүдүүн гахаа царайлчаад над би хаагаа арчлаач гэх хэмчлэнгээр өвөн хүчирхийлүүлдэг гэсэн юм лээ. Өсвөр насны дээр очсныхоо дараа Эми жингээ хасан гойлог сайхан биетэй болж нүр бодолд олон хувц загварыг маш ихээр сонирхох болсон. Тэр үед Америкт FIT нэртэй загварын сургууль байдаг гэсэн юм лээ. Тэгээд түүнд орж төгсөж загвар зохион бүтээгч болох мөрөөдөлтэй охин байсан. Америк улс өргөө удам газар нутагтай учраас Америкт өөрийн хувийн машингүй амьдрна гэдэг юу аягүй хэцүү байд юм байна л да. Америк эцэг эхчүүд ихэвчлэн хүүхдүүдийг насанд хүрэх үед нь машин авч өгдөг гэсэн. Эцэг эхээсээ машин авсан өсвөр насныхан өөрийгөө бие тасан том хүн боллоо гэж боддог гэсэн юм лээ. Америк өсвөр насныхан ихэвчлэн 16 настайдаа жолооны үнэмлэх авдаг ба Эми ч тэдний адилаар 16 настайдаа жолооны үнэмлэх авсан. Жолооны үнэмлэхээ авсан Эми аавдаа би өөрийн гэсэн машинтай болмоор байна гэж хэлдэг. Аав ээж нь угаасаа л түүний материалын зүйлээр дутаахгүй гэдэг үзэлтэй хүмүүс шүү дээ. Тийм болохоор түүнд хамгийн анхны машинаар нь $20,000 үнэтэй машин авч өгсөн. Өөрийн гэсэн машинтай болохоос өмнө Эми дадлаг хийж ийн гэж ээж аавынхаа машиныг ээлжлэн авч гарч яваад юм мөргөн машиныг нь зурдаг байсан хэдий ч энэ бүхнийг нь үл тоон анхны машинаар нь тэрхүү үнэтэй машиныг авч өгсөн байсан. Машин аваад удаагүй байхдаа буюу 91 оны 5 дугаар сард Эми машинаараа бас л юм мөргөд ивдэж орхидог. Маш үнэтэй машин байсан учраас машинаа юм болгочлоо гэдээ аав дэлэх юм бол загнуулна гэдгээсээ айгаад угаасаа аав нь маш хүчирхийлэгч хүн шүү дээ. Зөвхөн загнаад өнгөрөхгүй баг зодох нь бол тодорхойсэн. Тийм болохоор түүнээс нь айгаад за ер нь энийг аав ээжд мэддэгдэлгүйгээр өөрөө засуулчих гэж боддог. Тэгээд өмнө жил аавынхаа машиныг засуулахаар хамтдаа очиж байсан. Нэгэн засварын газрыг сандаг. Тэгээд тэр засварын газрын ажилчид нь үнэхээр ийдэг. Дажгүй хүмүүсээс нь тэр аавч гэсэн тэр газрыг эднэр сайн машин засдаг. Дээрэс нь янз бүрийн илүү дутуу юм нэмж нэхэд байдгүй. Дажгүй газар гэж ярьж байсан. Тийшээ л очиж гэж шийддэг. Тэр газар нь конфликт мото нэртэй Итали ах トゥ хоёрын ажилладаг засварын газар байсан ба түүний захирал нь ах нь болох Joy Buttafuoco нэртэй залуу байсан. Энэ үед 36 нас хүрсэн байсан Joy гэх тэрхүү эрэгтэй Эмиг харангуутаа манай Эми ч ямар амар том болоо вэ, ямар хөөрхөн болоо вэ гэсээр ухтаж авсан. Энэ Joy гэх залуу гаднаас нь харахад бол булчинлаг том биетэй эршүүд төрхтэй
өөртөө ихтэй залуу байсан. Long Island-ийн уугуул иргэн байсан ба энэ засварын газар ажиллахаас гадна бас нэг өөр ажил хийдэг байсан. Тэр ажил нь юу вэ гэхээр Long Island Abba нэртэй биеийн үнэлэгчийн газар зуучлагч хийдэг гэсэн юм лээ. Үүнээс гадна аль хэдийн гэрлэж их нэртэй болсон 22 хүүхэдтэй эрэхтэй байсан. Joyтой уулзсангуудаа 16 настай Эми машинаа цэцүүлэх хэрэгтэй, харин энэ тухай аав минь огт хэлж болохгүй нууцлаад өгөөрэй гэж гуйсан. Joy тэгэлгүй ах нь наадах гэж бүгднгийн засаад өгнө. Энийг засахад нэлээх хугацаа орох учраас чи энд хүлээгээд явах ахтайгаа хамт гой хоол идчихэд ирэх гээд пиццаны газар руу дагуулж явсан. Пицца авч өгөөд идчих хоорондоо манай Эми стох хөөрхөн болж үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж гин гих мэтчлэнгээр өргөтөж эхэлсэн. Урд нь хин ч ингэж анхаарал тавьж хөөрхөн сайхнаар нь магтаж байгаагүй учраас Эмид энэ бүх нь маш сайхан санагдсан. Ингээд Эми тэрхүү засварын газар байнга ирдэг болсон. Энэ тухай Joy ярихдаа болох тэр охин надад дурлалчаад байн машинтаа янз бүрийн асуудал үүсгэхэд манай засварын газар дээр ирдэг байсан гэж ярьсан бол Эми Joy хизэж миний машиныг бүрэн сайн засаж өгөхгүй данаа нэг юм эвдрэл гарах хэмжээнд аваачиж орхиод тэр нь байн эвдэрдэг байсан болохоор би яалтчгүй байнга очихоос өөр аргагүй байдаг байсан гэж ярьсан байсан. Тэгээд Эми ямар ч тач тэр газар руу байнга очих болсон. Тэгээд ээж аав нь болохоор өглөө гараад орой 6-7 өнгөрөөгд гэртээ ирдэг байсан. Харин Эми болохоор хичээл 1-2 гэж тарчдаг байсан болохоор хичээлээ таараад л засварын газар дээр очдог маршруттай болсон байсан. Хэрвээ Joy хэлсэн нь үнэн бол 16 настай охин өөрийг нь эргүүлдээд байн ирээд хам бол ахын дөө чи амьдралаа бодоо чи хитрхи жоохон байна ах нь гэр бүлтэй хүн штэ гэж хэлээ цаашаа түлхэх ёстой штэ тий. Гэтэл Joy бол тэгээгүй. Харин ч энэ бүгдийг маш тааламжтайгаар хүлээж авч исэн. Ирэх тоолонд нь дагуулж явсан гадуур гарч янз бүрийн үнэтэй ресторануудаар ороод чисто хөөрхөн юм манаа товцож гой зогч ин чамаг харах тоолонд би бүр залуучж байгаа юм шиг санагддаг. Хэрвээ би гэрэлсэн хүүхдтэй эрэхтэй биш байсан бол хамгийн түрүүнд чамтай л суух байсан гэх мэтлэнгээр түүний тархитлагыг нэргүүлж эхэлдэг. Үнэхээр өөртөө сайн ханддаг, анхаарал тавьдаг гэдэгт нь бүрэн итгэсэн Эми өөрийнхөө асуудлуудын тухай Joyд байнга ярьдаг байсан. Сургууль дараа ямар хөө асуудалтай байгаа, эцэг хийхээ хоорондын харилцааны тухай ярьж зөвлөгөө хүртэл авдаг болсон байсан. Ингээд нэг удаа машинаа цэцүүлэхээр тэдний засварын газар дээр очих үед нь Joy машин чинь удаагийн эвдрэл олвол шууд ингээд цацагдахаар биш байна. Ямар ч байсан энд үлдээгээд явах хэрэгтэй юм байна. Маргааш оройхон тийшэл засвараас гарахаар юм байна гэж хэлдэг. Эми ч гэсэн тэгээд за ойлголоо гэж машинаа үлдээхээр болсон. Гэтэл Joy чи одоо яаж харина ахын чам хүргээд өгөх гэдэг. Эми ч гэсэн тэр үед нь за тэгээ та нам хүргээд өгөө гэд машинд нь суугаад явсан. Гэрийнхэн гадаа очих үед өдрийн 3 цаг өнгөрчээсэн. Аав ээж нь 6-7 үед ирдэг гэдгийг нь аль хэдийн мэдсэн бисэн Joy чи намайг гэртээ оруулж кофегаар дайлна үсттэй гэж асуусан. Ингээд энэ өдөр тэр хоёр анх удаага бэлгийн харилцаанд орсон. Энэ өдрөөс эхлээд тэр хоёрын харилцаа олцтой жинхэнэ гал гаргаж эхэлсэн. Joy Эмиг байнга үнэтэй ресторануудаар дагуулж яваад янз бүрийн хотел болон мотелуудаар хэсэх болсон. Чи үнэхээр онцгой хамаа, чи үнэхээр гоо үзэсгэлэнтэй хамаа. Яаж юм секси байдаг байна гэх мэтлэнгээр жинхэнэ чихэн дээр цэцэг ургуулсан уяраасаар байсан. Жижиг сажиг Эмиг буугч зэрэг аксессуарууд бэлэглээд түүнд маш их хайр халамж үзүүлж байгаа дүрийг эсэгдэг байсан. Үүнээс гадна Эмид нэгэн подолк бэлгэлсэн. Тэр подолк нь засварын газар болох комплект мото нэртэй тийм merchandise подолк гэдэг. Ингээд тэр хоёр 7 хоногт 3-4 удаа уулзалтдаг. Харилцаатай болсон байсан. Өөрөөсөө 20-36 настай Joyтой явуулдаж янз бүрийн хотел, мотел, ресторануудаар хэсэж жижиг сажиг бэлэг Joy-оос авч өөрийгөө том эмэгтэй болсон гэж мэдэрсэн Эми энэ тухайгаа сургуулийнхаа найзуудад маш их гайхуулж эхэлсэн. Joy өгсөн подолкыг өмсөж аваад манай найз залуу засварын газар ажилладаг. Энэ газар шууд та нар машинаа засуулах хэрэг гарах юм бол тийшээ очиж байгаарай гэх мэтлэнгээр гайхуулдаг байсан. Харин Joy болохоор ажил дээрээ очиод Эмигийн тухай ярихдаа энэ охин бүр надад үнэхээр дурлалцсан, намайг бүршүтэж бишрээд өгөх гэж байгаа. Надтай байхын тулд баг юу ч хийхээс боцохааргүй болсон. Тэрний хөхөн тийм, өгзгөн тийм, бит хоёр тэгэж ингэж харилцаанд орсон гэх мэтлэнгээр Эмигийн тухай ярьдаг гэсэн. Энэ хоёр өөрсдийн энэ харилцаанаас ичид зовхонд битгийл баргал гайхуулж байгаа юм шиг байдаг гэсэн. Хоёулаа гар гараас тогтолцсон гадуур зугаалал буудал ресторануудаар хэсэдэл явж байдаг гэсэн. Энэ өөрсдөө харилцааг хорвоогоор нэг зарлан явж байхад Joy ихнэр болон Эмигийн эцэг гэх нь юу хийжсэн бэ? Joy ихнэрийг нь Мэри гэдэг гэсэн. Энэ хоёр ахлах сургуультай танилцаад 5 жил үргэсний дараа гэрэлцгээсэн. Дундаасаа хүү охин хоёртой байсан. Мэри хаяа нөхрийгөө нэг л сонирн байна гэж бодох бодол төрдөг байсан. Учир нь юу гэхээр ажил ихтэй байна гэд 2-3 хоног гэртээ ирэхгүй байх тохиолдол байдаг гэсэн. Гэхдээ энэ хэрэгээс өмнө Joy бас нэг асуудалд орж байсан юм билээ. Хар тамхинд донтоод тэгээд хар тамхины дилерт маш их үүр тавиад тэр өрөө төлөхийн тулд өөрсдийнхөө амьдардаг байсан байшингаа зараад өрөө төлжсэн тохиолдол байд юм билээ. Энэ бүхнийг даван тулахад нэхнэр нь хажууд нь байж аль хэдийн гэр оноо зараад юучгүй болсон ч гэсэн нөхрөө орхиж явуулахгүйгээр
өөрөө бүх амьдралаа нуруунд дээр авч аваад энэ хоорондоо нөхөн сэргийх төв твтүүлээд эдгэртэл нь хүлээж исэн юм лээ. Ингээд нөхөн сэргийх төв дэмжлүүлэн донтолтоосоо бүрэн салсан Joy эргэж ирээд дүүтэйгээ нийлээд засварын төв ажиллуулж эхэлсэн. Засварын төвийнх нь бизнес ч гэсэн амжилттай явж тэдний амьдрал баг багаар сайжирч ирсэн. Тийм болохоор эхнэр нь одоо л нөхөр маань засварч төлөвшөж байгаа юм байна да гэдэгт нь итгэдэг байсан. Тийм учраас нөхрийгөө янз бүрээр хард сэрдэн юу хийж ин яаж явж ин гэж араас нь тандж явдаггүй байсан юм шиг байгаа юм. Ингээд энэ хоёрын харилцааг хамгийн сүүлд мэдсэн хүн бол Мэри болсон. Харин Эмигийн эцэг хоёр нь ажилдаа завгүйгээсээ болоод бас энэ тухай яг тийм сайн мэдэхгүй байсан юм шиг байгаа. Гэхдээ нэг удаа нэгэн хэрэг болдог. Joyтой уулзаж эхэлснээс 2 сарын дараа Эмигийн биеийн нудаж эхэлсэн. Тэр бэлэг хэрэгтэй орчмоор нь өвдөж захтанж янз бүрийн зовир илэрч эхэлсэн. Гайхсан ээж нь эмэгтэйчүүд эмчтэр дагуулan очоод энэ шинжилгээ өгсөн чинь хламид гэдэг бэлгийн замын халдварт өвчин туссан байсан. Ээж аав нь бүр шоконд ороод юу гэж чичүүд яхаараа ийм өвчин туссан байдаг лээ гэд гайхсан чинь яг үнэндээ би нөгөө засварын газрын Joy ахтай харилцаатай болсон. Joy-оос өвч авсан юм шиг байна гэж хэлдэг. Бүр их шоконд орсон. Эцэг их хоёр нь эн чинь гинт хэрэг штэ цагдаад мэддэгтэй яг одоо гэж хэлдэг. Гэтэл энэ үед Эми амьсгалын давхцаал хизээ мэдгүй ингээл ухаалтж унах юм шиг амар сандрал твдэл аав ээжээ бити тэгээжтэй тийм хийж болохгүй гэж бүр амар сандралд ордог. Тэгэхээр нь охины хизэж тийм байдалтай байж байгааг нь харж байгаагүй учраас ээж аваа хоёр нь бас адилхан сандраад айгаад за хууль цагдаагаар явах юм бол охин маань сэтгэл зүйн хувьд дийлэхгүй янз бүр юм хийж магадгүй юм байна гэж бодоод за ямар ч байсан хууль цагдаагаар бол явахаар болий. Тэгтээ Joy-оос очиж асуух болно гэд охиноо дагуулаад Joy дээр очдог. Гэтэл Joy аав ээж хоёрт нь Эмитэй юу би юу яхаараа би Эмитэй тийм харилцаатай байд юм бэ? Би ч 2 хүүхэдтэй нэг хинэртэй хүн шүү дээ. Надад ч ямар ч тийм бодол санаа юу ч байхгүй. Харин танаа охин чинь над дээр машины засвалыг гээд хит удаа ирж исэн. Тэр үедээ надад тэгэл дурлсан юм илгүүдээ тэгэл бодвол анхаарал татгаж л тэгж байгаа байх. Надад бол ч ямар ч тийм асуудал байхгүй шүү гэж хэлсэн. Эми тэр үгийн сонсонгуудаа тийм ээж яаваа Joy ямар ч хамаагүй би хутлаа харсан юм а гэж хэлдэг. Хүн ингээ гүтгсэн хэрэгт орчиж байгаа. Ээж аваа хоёр нь сандарсан да. Тийм үү заавчлаараа охиныхоо худлаа хүнд нь итгээд өөрч чинь ингээ эвгүй сэтгэл төрүүлчлээ. Өстө уучлаарай гэд бүр Joy-оос уучлахгүйгээд явсан байдаг. Энэ явдал болсноос хэсэг хугацааны дараа Эми Joy-д чамтай болцоонд явхад гой хувц өмсөх хэрэгтэй, гой мейкап хийх хэрэгтэй байдаг. Тийм болохоор тэр бүхэн мөнгө нэлээх шаардлагатай байна. Ээж аав хоёрын маань өгсөн гарын мөнгө энэ бүхэнд хүрэлцэхгүй байна гэж хэлдэг. Тэгтэн Joy зүгээр би чиний sugar daddy болъё гэж хэлсэн гэж бодож байна уу? Огт тэгээгүй. Харин за ойлголоо чи escort гэдэг ажлын тухай сонсч ирсэн үү? Мөнгөтэй баян ирчүүдтэй гадуур гарч зугаалаад хамт орой хоол идэж өгснийхөө хариуд төлбөр авдаг тийм үйлчлэгээ байд юм а гэд өөрийнхөө нууцлагч хийдэг биеийн үнэлэх газартаа Эмиг ажилд оруулдаг. Ингээд зогсохгүй Joy Эмитэй уулзахдаа өнөөдөр ямар үйлчлүүлэгчтэй уулзсан тэр үйлчлүүлэгчтэйгээ юу хийсэн яасан гэж яриулаад тэрийгээ сонсоод кайф авдаг байсан гэж сүлд нь Эми ярьсан байсан. Гэсэн хэдий ч Эми Joy-д өдрөөс өдөрт бүр гүн гүнзгий дурласаар байсан. Тэгээд нэг удаа Joy ажлынхын хан дээр нь эхнэр хүүхдээ гэр бүлээр авахсан зураг байдаг юм байна л да. Тэрийг ингээ харж яснаа манай эхнэрс хөөрхөн маацтэй гэж Эмид хэлдэг. Энэ үгийг сонссон Эмигийн хардах сэтгэл нь амар төрөөд бүх найзуудаа түүний эхнэрхэн зургийг үзүүлсэн. Энэ өвчтөр хэн хөөрхөн байна гэж асуусан. Тэгтэн найзууд нь юу яриад байгаа юм бэ? Наад 30 гарсан эмэгтэй 10-д та хоёрыг яаж харьцуулах боломж байх вэ? Юу асуугаад байгаа юм гэхэд нь за яг хөө царийг нь харьцуулах боломжгүй маа гэхэд энэ бит хоёрын хэн гой биетэй байна гэж асуудаг. Тэгтэн найзууд нь мэдээж чийл гой биетэйтэй гэсэн чинь үнэндээ яг үстэй гихмчлэнгээр найзуудтайгаа шалгадаг гэсэн юм лээ. Энэ хугацаанд Joy Эмид чи бол миний бүх амьдрал хэрвээ эхнэр минь байгаагүйсэн бол би чамтай аль хэдийн гэрэлцэн байх байсан. Эхнэрийн маань хэн нэг алаад өчтдөггүй юм бах та. Эсвэл заваар аялалд явж байгаад ус руу живүүлээд алчт юм билүү гэж ярьдаг байсан. Ямар ч Эмид эхнэр бит хоёр аль хэдийн харилцаа муутай болсон. Юу нь бол салахын яг л өмнөхөнтэй байж байгаа. Удахгүй салах болно. Тэгээ би эхнэрээс салчих юм бол чамтай гэрэлнэ гэж итгүүлэн хүлээлгсээр байсан. Харин Joy эхнэрээс салах бодол огт байхгүйгээр зогсохгүй гэртээ харингуудаа энэ хорвоогийн хамгийн сайн нөхрийн дүр тойрдог гэсэн. Амралтын өдрүүдээр гэр бүлийнхнийгаа дагуулan гадуур гарч хоолнд орон хөгжилтөн явдаг байсан. Тэгээд ингээ хит хитэн удаа Эмигийн найзууд нь гадуур хоолнд орж явж байгааг нь хараад Эмид тэгж хэлсэн юм лээ. Чиний найз залуу Joy-ийн өрн эхнэрээс салж чамтай нийлнэ гэдэг нь үнэн юм уу та? Өчигдөрхөн л ресторан их нэртэй үнсэлцэж тэврэлтэл явж исэн штэ гэж хэлдэг болсон. Энийг сонссон Эми Joy дээр очоод
чи ихнэрээс сална гэдэг чинь худлаа юм шиг байна. Тийм болохоор хоёулаа салъя гэж хэлдэг. Ингэж хэлэхдээ Эми үгүй чи надаас битээ салаач те би ихнэрээс салнаа амлыг гэд гуйнаах гэж өрнөд боцсон юм билээ. Гэтэл Жой тийм үү. За тэгээ ер нь л би битүүрийн харилцаа цаашдаа явахгүй бах. Ер нь дэми юм хийж энэ гэж бодохсон. Тэг хоёулаа салъя гэж хэлсэн. Тэгээд уурандаа салж явсан Эми хэдэн өдрийн дараа хэлсэн үгэндээ харамсаад Жой руу эргээд залхдаг. Тэгснэ Жой би чамайг дахиж ихнэрээс сал гэж шавдуулахгүй. Чамайг хэдийл бол хэдэн хугацаагаар хүлээж чадна. Хоёулаа буцаад харилцаагаа сэргээе гэж хэлсэн. Гэтэл одоохондоо хэрэггүй юм шиг байна. Крисмас ч болж байна. Би өнөөгөө бүлтэйгээ байх хэрэгтэй байна. Тэгж байгаа дараа боломжтой болохоор би чамд хэлье гэж хэлдэг. Үүнээс болж Эми амиа хорлох оролдлого хүртэл хийсэн байдаг. Гэхдээ нэг сарын дараа бүрэн тавширсан Эми шинэ найз залуутай болсон. Тэр найз залуу нь хэн байсан бэ гэхээр Эмигийн явдаг фитнесийн тасгалжуулагч 30 настай Пол гэдэг нэртэй залуу байсан. 36 настай Жойгоо арай залуужуулсан байгаамаа бас. Шинэ найз залуутай босныг нь мэдсэн Жой гинт хардах сэтгэл төрөнгөтэй Эми рүү байн залах болсон. Тэгснэ Эми буцаад хоёлаа харилцаагаа зэрэг би чамд хайртай хэвээрээ би утгагүй ихнэр хүүхдээсээ салах байгаа. Одоо яг жинхнээсээ салах болно. Жинхнээсээ чамтай гэрлэн гэд хамлж эхэлсэн. Энэ бүхэнд нэтгсэн Эми буцаад Жойтой харилцаагаа сэргээсэн. Харилцаагаа сэргээхдээ Эми аль хэдийн нэг шийдвэрийг гаргасан байсан. Жой бол үнэхээр надад хайртай юм байна. Надад салж чадахгүй байна. Гэхдээ эхнэрээсээ ч гэсэн салж чадахгүй. Тийм учраас би эхнэрийг зайлуулъя гэж шийддэг. Ингээд өөрөө насан туршид хүүхэд байсан учраас өөрт нь буу худалдан авч өгөх хүнийг хайж эхэлсэн. Тэгж аваад нэгэн үйлчлэгтэр 21 настай Питер гэдэг залуутай танилцдаг. Тэр залуу Эмид нэлээд талтай ер нь ингээд туртай байгаад байсан. Тэгэхээр Эми би чамтай унтна тийм болохоор чи хариуд нь надад буу худалдаж авч өг мөн намайг нэг газар хүргэж өгөөд авах хэрэгтэй байна гэж тохиролцсон. 1992 оны 5 сарын 19-ний өдөр Жойн эхнэр Мэри нөхрөө ажилд нь явуулаад хүүхдүүдийн сургууль цэцэрлэгт нь явсны дараа гэрийнхээ ханыг будаад гэртээ байжсэн. Гэтэл хаалганыхын хонхыг нэг хүн дардаг. Тэгээд явж чад хаалгаа онгойлгосон чинь урт бор үстэй тунхаахан малгайгаа доош нь дарцсан хаалганых нь урд зогсож идэг. Жойн ихнэр Мэри мөн үү гэж асуудаг. Тийм ээ би мөн байна гэж хэлсэн чинь сайн байна уу намайг Эн Мари гэдэг нөхрөө чинь тухайн нэг юм хэлэхээр лээ гэдэг. Тэгэхээр гайхсан Мэри за юу болсон юм бол гэж асуусан чинь танаа нөхөр Жой Бутофко миний 16 настай дүүтэй явуулдаг юм бэлээ. Нөхрөө манай дүүгээс салгаж авах хэрэгтэй гэж хэлдэг. Мэри өөрөө нөхөртөөгөө хамт маш хэцүү цаг үеийг туулж өнгөрөөгөөд одоо л амьдрал нь гайгүй жигдэрчсэн учраас ийм зүйл болно гэдэг бүр огт итгээгүй. Тэгээд энэ нэг жоохон сэтгцэн асуудалтай охин юм шиг байна да гэж боддог. Тэгснэ тийм үү за ойлголоо чиний ярьсан зүйлийг чинь тухай би нөхрөөгөө ирэхээр нь хэлнэ гэд хаалгаа өнгөө хаахаар завддаг. Тэгсэн чинь ийм сандрангута хэрвээ та итгэхгүй авал надад нотлохоо байгаа гингүүд зүүнээсээ нэг юм гаргаж ирэл ингээ харуулсан чинь нөгөө нэг Complete Moto гэдэг нэртэй мерчендайзингийн бодолкон байдаг. Түүнийг нь харсан Мэригийн бүр инээд нь хүрээд тийм үү за ойлголоо наадах чинь манай нөхрийн үйлчлүүлэгчид баг бүгдэнд нь байдаг бодолкон баамаа. Гэхдээ ямар ч хэлсэн би чиний хэлснийг ойлгосон нөхөртөө дамжуулна гэд буцаад эргэх тэр мөчөд цүнхэн дотроо байсан бууга гаргаж ирсэн Эми араас нь будаж орхисон. Мэрч тэр дорог газар дээр ухаан алтан унж Эми болохоор хар хурдаараа эргэж гүгээд Питер машин суугаад зогцсон. Буунд гарахыг хажуу хурших нэг хэрэгтэй сонсоод Мэригийн гэтлэг гүйжирдэг. Тэр хэрэгтэй нь болохоор өмнө нь цагтаад ажилладаг байсан хүн юм билээ. Мэриг бууны шархтай хаяг нь олж харангуйтаа шархан дээр нь хувцаараа дарж байгаа 911 руу дуудлага хийдэг. Нэмлэгийн машин Мэригийн гэрээ гэрт нь ирэх үед Мэри аль хэдийн биеийн цэснийхаа талыг нь алдсан байсан. Яагаад гэхээр бууны сум нь хүзүүнийх нь артарийг нь дайраад эрүүнийх нь ясгийг нь хэдэн хэсэгт хуваасан байдалтай байсан байгаа. Ингээд яаралтай эмнэлэгт хүргэсэн Мэри 7 цаг үргэлжилсэн хаалгаанд орж хэдэн өдрийн турш комонд байсны эцэст ид шидийн гэмээр байдлаар ухаан орсон. Харамсалтай нь нүүрнийх нь баруун талын бүх мэдрэл нь гэмтэж саажилттай болсон байсан ба баруун талын чихнийхаа сонсголыг алдсан байсан. Түүнээс гадна сумны хэлтэрхий чамархан хэсэгт нь гасаж тэрийг оролцох юм бол амь насанд нь аюултай гэж үтсэн эмчнэр тэнд нь үлдэхээр шийдсэн байсан. Ухаан орсон Мэригээс мөрдөгчд ирээд хэн таныг юм болгосон бэ гэд асуух үед комоос гараад ярих чадвараа буцааж олж авч чадаагүй байсан Мэри бичгээр хариулсан. Тэгээд тэрэн дээр юу гэж бичсэн бэ гэхээр Эн Мари Complete Moto нэртэй подолх гэдэг хоёр үгийг бичсэн. Нөхрийнх нь ажилдаг Complete Moto-гийн нэр байсан учраас мөрдөгчд шууд нөхөр дээр нь явж утсан. Тэгээд Complete Moto нэртэй импринттэй подолхыг тараан өгсөн хүмүүсээсээ хинрээ чинь буудах боломжтой ямар нэгэн хүн таны санаанд орж ийн үг асуухад нөхөр нь шууд Эми гэж мэдсэн. Яагаад гэхээр энэ хүү подолкигоо хэдэн жилийн өмнө үйлчлүүлэгч нартай тарааж өгдөг байжгаад хэсэг хугацаанд болцсон байсан юм лээ. Тэгээд саяхнаас
шинээр хоолныг хэвлүүлж аваад ганцхан ширхгийг Эмид өгсөн байсан юм бэлээ. Ингээд мөрдөгч Эмигийн зургийг Мэrid үзүүлсэн. Тэгээд Мэри болохоор энэ эмэгтэй мөн байна гэж хэлдэг. Хэрэг гарснаас 2 хоногийн дараа Эми Фишерийг хүний амь нас хөнөөхийг завцсан хэрэгээр баривчилж авсан. Цагдаагийн газар очиод бол Эми бүх үннээ хэлсэн. Жойтой ямар харилцаатай байсан, юунаас болоод Мэрийг алах болсон тухайгаа бол бүгд ингэ ярьсан. Ийхүү нэг шөнийн дотор Америкийн бүх хэвлэл мэдээллээр энэ хэрэг цацагдан олон нийтэд тарсан. Энэ хэрэг 3 киноны мотивац болох хэмжээний алдартай болоход нөлөөсөн бас нэг зүйл болсон юм лээ. Эми Жойер зуучлуулан биеийн үнэлтэд ажил хийдэг гэсэн шүү дээ. Тэр үед нь Эмигээр үйлчлүүлдэг байсан 28 настай Питер Дерос гэдэг нэртэй залуу нэг удаа Эмитэй уулзахдаа нууц камер бичлэг хийсэн байсан юм лээ. Тэгээд нэг Эмигийн тухай ингээд маш их мэдээллүүд гадуур цацагдаад эхлэнгүүт нь тэр бичлэгээ нэгэн телевизэд $8,000 зарсан. Бичлэгийг худалдан авсан телевиз тэр доор нь бичлэгийг нь цацаж орхисон. Ингээд өдрөн сургуулийн охин оройн биеийн үнэлэгч Эми Фишер гэж хэн бэ гэсэн нэртэй мэдээллүүд энэ тэнэггүй цацагдаж эхэлсэн. 90-ад оны их үе байсан болохоор тэгж болтгол исэн юм шиг байлээ. Үүгээр зогсохгүй хэвлэл мэдээлэлээр түүнийг Long Island-ийн Lolita гэж нэрлэх болсон. Энэ үед Эмигийн барьцаагаар суллагдах төлбөр нь $2 сая байсан. Энэхүү барьцааны төлбөр тэр үедээ Америкт зарлагдаж байсан хамгийн өндөр барьцааны төлбөр болж исэн. Аимшигын аюултай алуурчсад хүртэл тогтоож байгаагүй тэр их мөнгийг энэ 17 настай охинд тогтоож исэн гэдэг нь энэ хэрэг хичнээн амар олон нийтийн анхааралд өртсөн байсан бэ гэдгийг нь бол илтгэж байгаа байх. Эми болон түүний гэр бүлийнх нь шоронгоос батлан талтаар суллах хүсэл бол маш их байсан. Гэхдээ энэ $2 сая яаж олох вүлээ гэдэг талаар толгой гарчлагаж эхэлсэн. Гэтэл Холливуудаас тэднэрт дуудлага ирсэн. Тэрхүү залгасан Холливуудын продюсер юу гэж ярьсан бэ гэхээр бид нар та нарт тэр барьцааны $2 сая чи төлье. Харин энэ Эми Фишерийн тухай яриаг бид нарт зарчхаа гэдэг саналыг тавьдаг. Тэгээ шоронгоос суллах тийм маш ихээр хүссэн байсан Эми ч гэсэн үүнийг зөвшөөрсөн. Гэхдээ энэ нь бол тэдний хийсэн хамгийн буруу сонголт байсан. Яагаад гэхээр аль хэдийн Эмигийн эрх мэдлээс гарсан Эмигийн тухай яриаг худалдан авсан продюсерууд нь янз бүрээр засварлан нэмж хасаад кино жүжиг ном болгон гаргаж эхэлсэн. Харин нөгөө талд Joy би Эми гэдэг охинтой ямар ч холбоогүй, бит хоёрын хооронд ямар ч тийм харилцаа байгаагүй. Наад охин чинь зүгээр надад дурлцаа охин байсан. Тэгээд л энэ бүхний цохож байгаа маа наад чи бараг сэтгцэн өвчтөн гэх ухааны юм ярьжсэн. Түүнээс гадна энэ бүх яриагаа өөрийнхөө эхнэр Мэридэд итгүүлсэн байсан ба Мэри ч гэсэн энэ бүхэнд нь итгээд шүүх хуралдаар нөхрөө өмөрсөн мэдүүлэг хүртэл өгсөн байсан. Мэриг бол ойлгож байна л да угаасаа эрүүл мэнд гоо цэцлэн баг бүх юм алдсан эмэгтэй нэмээд нөхрөө ч гэсэн алдахыг хүсээгүй бах. Тиймээс хэлсэн үгэнд нь итгэх гэдэг сонголтыг баг хийсэн бах. Хэдий боо барьж хүнрэг буутсан гэмт хэрэг хийсэн нь Эмигийн бурууч гэлээ. Насан туршаагүй хүүхдэд бэлгийн харилцаанд орсон түүний grooming хийсэн гэмт хэрэгт нь Joy мөн штэ уулна. Гэтэл олон нийт Joy юу гэж ярьжсэн бэ гэхээр ямар дур булах чадвартай залуу болоод энэ жоох охиныг өөртөө тэгтлэн дурлуулахаас гадна нөхрөөс олж бууны шарх авсан эхнэр нь хүртэл өмөрөх хэмжээнд байдаг байна гэх мэтлэнгээр ярьж бараг түүнийг шүтэн бишрэг маягтай яриануд явдаг гэсэн. Харин Эмигийн нэр хүнд бол зүгээр л подвол дунсан. Өөрийнхөө түүхийг зарж барьцааны мөнгө төлсөн Эми шүүх хуралд оролцохын өмнө бол ялын тохиролцоо хийсэн байсан. Тэр шүүх хуралд оролцохоос өмнө 30 настай Пол гэдэг найз залуу нэгдэг шээ. Тэрнтэйгээ уулзсан юм байл л. Тэгсэн чинь тэр Пол гэдэг найз залуу нь зүгээр чамтай харилцаанд орж байгаа бичлэгээ зарсан хүн $8,000 олсон байл л штэ. Хойлоо баг бичлэг хийгээд заруул хамаагүй их мөнгө олж чадах юм биш үү гэдэг сарлыг түн тавьсан байсан. Гэтэл Эми нэгэн тал миний нэр бол бүр ингэ шавартай хутгалцсан. Тийм болохоор ядаж ганц Ferrari-ны мөнгө олох хэрэгтэй үстэй гэж хэлсэн байсан юм лээ. Гэтэл тэр залуун шүүх хурал болохоос өмнө энэ тухай яриагийн олон нийтэд цацсан байсан. Шүүх хуралд оролцохоос өмнө Эми ялын тохиролцоо хийсэн гэж хэлсэн шүү дээ. Тэр тохиролцоо нь ямар тохиролцоо байсан бэ гэхээр өөрийнхөө гин буруутайг хүлээснийхаа хариуд хүн алахыг завцсан гэдэг зүйл ангаас танхааран хүний биед хүнд гэмтэл учруулсан гэдэг зүйл анги руу шилжүүлэх тийм тохиролцоо хийсэн юм лээ. Тэр зүйл ангийнхны ялан арай гайгүй байх гэж юу боцсон юм шиг бай. Гэтэл нөгөө нэг шүүгчд ядаж би Ferrari-ны мөнгө олох хэрэгтэй эцтэй гэдэг яриаг нь сонссон байсан учраас чи бол хийсэн хэрэгтэй огтхонч гэмшгүй байгаа. Тийм учраас чамд 5-15 жилийн хорих ял онолоо гэдэг ялыг өгсөн байгаа. Найз залуу тийм зүйл ярьсан олон нийтэд тараасан гэдгийг нь шүүх хурал дээр л олж мэдсэн. Эми энээсээ болоод маш их цочролд орсон, шоронд орсон хойноо 2 удаа амь орлого хийжсэн юм лээ. Түүний хамт хэрэгтэн буюу нөө буу олж өгж Мэригийн гэрт хүргээд авсан Питер болохоор 6 сарын хорих ял авсан. Харин Joy болохоор өөрийгөө Эмитэй ямар ч холбоогүй энэ хэрэгт ямар ч холбоогүй гэж гүрээсээр байсан. Мөрдөгчд мэдээж тэрний үгэнд юу гэж итгэхүү
гэрийг нь болон ажлынхаа газрыг нь нэгжиж үтсэн, хотел болон мотеллоор явж исэн, ресторануудаар орж исэн төлбөрийн баримтуудыг нь олж аваад тэдгээр хотел мотеллуудын ажилчтай ярилцсан, мөн Эмигийн найзууд болон Joy-ийн цэцрийн газрынхнаас авсан мэдүүлгийнхаа дагуу Joy-г энэ хэрэгт холбоотой гэдгийг нь баталж чадсан. Хэдий тохиролцсон байсан ч гэсэн насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харилцаанд орсон бол энийг нь шууд хүчин гэж үздэг гэсэн юм лээ. Joy-ийн гэрээс нь буудлын төлбөрийн баримт 16 ширхэг олцсон юм лээ. Тэгээд 16 удаагийн хүчингээ хэрэгт буруутхан түүнийг ялсан. Гэхдээ ялна зүгээр 6 сарын хорих ял. Ер нь энэ түүхийг сонсоод хахад тэр 90-ад оны үед Америк ч гэсэн насан туршаагүй хүүхдэд бэлгийн харилцаанд орох болон хүчиндэх, груминг хийх буюу өргөтөн уруу татахтэй тийм төрлийн хэрэгүүд маш бага ялтай байдаг гэсэн нь бол мэдэгдэж байгаа. Хэрвээ одоо энэ хэрэг гарсан бол энэ залуу хамгийн их ялыг нь аваад зогсохгүй тэр хэвлэл мэдээллийнхэн болон продюсерууд хүртэл бүгд ял авах байгаа зү. Ингээд ямар ч гэсэн 6 сарын ял авсан Joy Ajushi энэ тухайга их нэртэй юу гэж хэлсэн бэ гэхээр би хитрхийг амжилттай явж байгаа залуу учраас шүүх прокурорынх нь надад энэ хэргийг тогтчлоо. Яг хөө ингээд дуусах хэвээр бол одоо яа гэхүү би 6 сараа золиослоо шоронд суучаад ирэх гэж хэлсэн байгаа. Гэхдээ 4 сар суугаад шоронгоос суллагдсан. Харин Эми болохоор 5-15 жилийн ял авсан шүү дээ. Тэгтээ 7 жил шоронд суугаад суллагдсан. Энэ үед маш гайхалтай нэг зүйл болсон. Тэр нь юу вэ гэхээр 7 жилийн дараа Эмиг батлан даалтаар суллах уу гэдэг хурал болдог шүү дээ. Тэр хурал болох үед нь түүнийг батлан даалтаар суллаад өгөөч гэдэг өргөдлийг Мэри бичсэн байсан. Үүнээс гадна Мэри уучлал хүссэн цагтлыг Эмид явуулсан байсан. Захиандаа юу гэж бичсэн бэ гэхээр хэрэгээс хойш 7 жилийн турш Joy-тай хамт амьдарсны эцэст Joy-ыг sociopath байсан гэдгийг би мэдэж авлаа. Эми чи болон бит хоёр энэ sociopath-д хурдан үн цэнтэй амьдралаа алдсан хохирогчд юм байна гэдгийг би ойлгосон. Тийм учраас намайг уучлаарай гэж бичсэн байсан. Ингэж бичих болсон шалтгаан нь юу байсан бэ гэхээр Joy нөгөө Эмигийн хэрэгээр 4 сар шорон цугаа гарсныхаа дараа бас удаагүй байжгаад цагдаад баригдсан юм билээ. Тэр цагдаад баригдсан хэрэг нь биеийн үнэлэгч авах гэж явж байгаад баригдсан байсан. Энэс бас удаагүй байжгаад Иванка гэдэг нэг эмэгтэйтэй амргийн харилцаа үүсгээд тусдаа амьдрал зохиогоод нэгэн зэрэг хоёр амьдралтай явдаг байсан ил болсон. Мөн машины даатгалын лувраар 1 жилийн хорих ял авсан. Хууль бус сум хадгалсан хэрэгээр 3 жилийн хорих ял авсан. Тэгээд автомашинтай холбоотой бизнес эрхлэх эрхээ бүр мөсөн хасуулсан гэх мэтлэн янз бүрийн хэрэг төвхт орооцолтож явсаар 2009 онд Мэри албан ёсоор Joy-с салсан байсан. Joy-с салсныхаа дараа Мэри намтар номоо хэвлүүлсэн юм лээ. Тэгээд тэрхүү намтар ном нь New York Times-ийн бестселлер хүртэл болсон. Тэр номных нь нэр нь Гавлын асаа цоолуулан байж олж авсан миний ухаарл гэдэг нэртэй ном байсан. Үүнээс гадна олон нөхөн сэргийн хахалгааны ачаар Эмигийн баруун талынх нь саажилтанд бүрэн арилж инээмсэглэх чадвартай болсон. Тэгээд Long Island-аас Калифорни руу нүгээд шинэ амьдралаар амьдарч эхэлсэн юм элэ. Харин Эми шоронгоос суллагдсныхаа дараа нэг залуутад танилцсан гэрэлсэн. Тэгтээ тэр залуутайгаа жил орчим амьдраад салсан юм элэ. Түүнийхээ дараа интернетээр нэг эрэгтэйтэй танилцаад гэрэлсэн. Тэр нь болохоор өөрөөс нь 24 насаар ах өмнө Нью-Йоркийн цагдаагийн хэлтэст цагдаа хийдэг байсан. Лебелера нэртэй эрэгтэй байсан. Түүнтэйгээ гэрэлснийхаа дараа Флоридаараа нүүж хүүхдүүдтэй болсон. Хүүхдүүдээ өсгөж байх үедээ If I Knew Then буюу тэр үед би мэдсэн бол гэдэг нэртэй номоо хэвлүүлсэн. Тэгээ тэр номынх нь утга нь гэх юм бол тэр үед би хитрхи жоохон байсан, юу ч мэддэггүй байсан. Тэр үедээ хэрвээ энэ бүхний мэддэг байсан бол ийм зүйл хийхээргүйсэн, хийсэн бүхэндээ харамсдаг гэсэн утгатай тийм магуулгатай ном байсан. Ингээд энэ хүртэл нь сонсох юм бол эцэст нь ухаарсан байна. Өөрийн сайн сайхан амьдралаа олж чадсан байна гэж бодогдож байгааз. Гэхдээ үгүй. Маш зочирдмор бас нэг хэрэг болсон. Тэр нь юу вэ гэхээр өөрөөс нь 24 насаар ах нөгөө нөхөр нь бэлгийн харилцаанд орж байгаа бичлэгнийхаа хэсгийг интернетээр цацсан. Тэгээд тэр нэг одоогийнхоор бол ингээ амар вайрал болсон. Тэгэнгүүт нь бүрэн бичлэгээ арилжааны зорилгоор худалдаалсан байгаа. Гэхдээ энэ тухай болохоор Мэри би бол энэ тухай огт юу ч мэдээгүй гэж хэлсэн боловч нөхрөөсөө салаагүй амьдарсан хിവэрэ байсан. Тэрч ботгой тэр бичлэг зарагдсанаас хойш 8 жилийн турш нөхөртөөгөө амьдарсан. Тэгээд энэ 8 жилийн турш амьдарч авах хугацаанд тэр хоёр юу хийсэн бэ гэхээр нөхрийгөө Joy-тэй зодтолдуулах шоу хүртэл зохион байгуулж түүнийгээ телевизээр гаргасан. Нөхрөөсөө 8 жилийн дараа салаад Эми тайчгч болсон. Тэгээд энэ тухайгаа Эми ярихдаа болохоор тэр үед би маш их санхүүгийн асуудалтай байсан. Түүнээс гадна нэгэнт миний олон нийтэд танигдсан имиж ер нь бол тиймэрхүү төрлийн имиж байсан учраас надад тэрнээс өөр ямар ч ажил олдох боломжгүй байсан гэж ярьсан мэдсэн. Энэ үед хүүхдүүдтэй болцсон байгаа шүү дээ. Тэгээд хүүхдүүд нь сургууль цэцэрлэгт явдаг болцсон байсан. Гэтэл хүүхдүүдтэй
ямар ч хүүхдүүд найзалж тоглохоо болсон. Ээж нь тийм ажил хийдэг гэдгийг мэдсэн эцэг эхчүүд хүүхдүүдээ наад айлынхаа хүүхдүүдэд бити тоглоо, бити ойр дотно байж чамд муугаар нөлөөлнө гэж хэлэх болсон. Ингээд хүүхдүүд нь өөрөөс нь болоод нийгмээс гадуурхагдаж байгаа мэнэ гэдгийг ойлгосон Эми хүүхдүүдээ аваад буцаад лон айланд руу нүүсэн. Өөрийн нэрийг солиод чимээ аниргүйгээр амьдрах болсон. Энэ хэрэг бол одоо хүртэл Америкийн интернет хэрэглэгчдийн дунд санал асуулах маягаар явдаг. Олон хүмүүсийн саналыг хуваасан хэрэг хэвээрээ байгаа. Бүх хүмүүсийн саналыг нийлүүлээд үзэх юм бол 3 төрлийн зүйл явдаг юм лээ. Нэгдүгürt нь болохоор Эми үнэхээр юу ч мэдэхгүй байсан. Педофил нөхрийн хохирогч болоод бүх амьдралаараа тоглуулсан хохирогч эмэгтэй гэдэг нэг хэсэг хүмүүс байдаг бол нөгөө хэсэг хүмүүс нь болохоор Эми хохирогч мөн мөн өөрөө гэмт хэрэгтэн ч гэсэн мөн гэдэг тийм нэг хэсэг хүмүүс байгаад байгаа. Хамгийн сүүлийн нэг хэсэг хүмүүс нь болохоор үгүй Эми бол бүгдийг мэдчихсэн. Хэдий 16 таа байсан ч гэсэн тэр юуг болохгүй бүгдийг мэддэг байсан. Эми бол бүх зүйлийн хэрэгтэн нь өөрөө мөн гэж ярьдаг хэсэг ч гэсэн байт юм лээ. Харин та нарын хэргийн тухай юу гэж бодож байна? Өөрсдийнхөө саналыг бас бичээрэй. Өнөөдрийн хэргийн түрээд өндөрлөж байна. Дараа дахин шинэ бичлэгтээ эргээд ирье. Тэр болтол баяртай.